Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг Пак Гёнгэ болон Жан Ганжэ гэдэг эхнэр нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Ингээд нөхрийн талын бичлэг төрүүлж гарна. Ганжэ 99 оных Солонгос насаараа 27-той. Эхнэр Гёнэ нь 34-тэй 7 насны зөрүүтэй хосууд юм байна. Ганжэ дуудлагаар айлуудын эйр-коныг янзалдаг ажил хийдэг байхдаа Гёнгэтэй санамсаргүй танилцаж таалагдсан болохоор дугаарыг нь авч харилцаж эхэлжээ. Эхнэрийн хувьд ганцаараа амьдрах хэцүү байснаас гадна Ганжэ өөрийгөө хариуцлагатай хүн гэж хэлсэн болохоор үерхэд 1 сар болов уугүй юу хамт амьдарч 2024 онд хурмаа ижээ. Ганжэ өглөөс ирээд шууд ажилдаа гардаг. Тэрээр агуулгаас бараа гаргаж зөөдөг ажил хийдэм байна. Өдөрт амрах цаг бараг байдаггүй амралтын өдрүүдээр хүртэл бүтэн цагаар ажилдаг. Сардаа ганц ч амрахгүй ажиллах тохиолдол байдаг гинэ. Хажуугаар нь хүргэлтийн ажил хийдэм байна. 20 хэдхэн настай гэхэд үнэхээр шаргуу ажиллаж амьдардаг залуу. Ажилдаа явсны дараа эхнэр чинь юу идэв вэ гэж асуухад сайн мэдэхгүй байна гэж хариулдаг. Гёнгэ 10 өнгөрөөд сэрээд зургтаа асаагаад 11 цагт нөхрийнхөө дуулжгаа бичлэгийг үзээд 11 цаг 10 минутанд өдрийнхөө унтлагыг хийдэг. Гёнгэ жоохон хөдөлгөөрөө ядарч хөвшөөлгээд идэг болохоор гэрээ ажиллаж бараг хийдэггүй. Гёнгэ 2 цагийн дараа нэг өнгөрөөж сэрээд 1 цагийн турш уцаар ирдэг. Өглөөний 10 цагаас 17 цаг өнгөртөл бараг 8 цагийн турш буудангаасаа хохроогүй. Өглөө өдрийн хоолч иддэггүй бөгөөд нөхрөө ажилласаа тарж ирэхээр нь хамт иддэм байна. Хөтлөгч өдөржингөө ингэж хэвтэх юм бол эрүүл чирэг хүнч өвчтөй болно. Жойхон жолтгой хөдлөх хэрэгтэй гэхэд Гёнгэ би хөдөлдөг штэ гэж хариулдаг. Ингээд Ганжэ ажиллаа тарж ирээд 9 цагийн үед оройн хоолоо хийжээтэл Гёнгэ юу ч хийхгүй буудан дээрээ сууж байгаа мөртлөө угаасаа уцаа гарга. Сонсож байгаа л хариул гэдэг. 허리야. 서방님, 빨래 널어줘. 내 말 좀 들으면 대답을 해줘. Ганжэ эхнэрийнхээ үглэхийг сонсохгүй тул хэлсэн болгоныг нь зүгээр хийдэг. Эхнэрээ ихний асуудал ямар ч завсарлахгүй үгэлдэг. 줄 거야? 자기야, 그거를 비닐 있는 데서 그렇게 물을 틀어버리면 비닐에 물 다 들어가겠지? 자기 설거지 안 했어? 설거지 했는데? 설거지 했는데 이건 뭔데? 그럼 누가 먹은 건데? 오늘 먹은 거지. 그릇 치우라고. Тэгснээ ширээнийхээ ард суугаад тэрийг ч аваадар, энийг ч аваадар гэдэг. Ганжэ өдөржингөө ажиллаж оройн ирээд хоолоо хийж эхнэртэй зарагдаад арай гэж суух гэтэл хачир авчир гэж босгож явуулаад ирснийхэн дараа кола аваадар гэдэг. Өөрөө явахгүй бол ядаж авчруулах юмаа нэг дор нь хэлээд явуулна үсттэй. Эхнэрийн дараагийн асуудал байнга нөхрийгөө гар хөлнийхөө үзүүрт зарж зааварладаг. 북도 냄비채를 그냥 갖고 와, 자기야. 자기야, 반찬. 마늘도 갖고 와야 되고. 마늘이 또 어디 갔지? 쌈무도 갖고 와야 되고. 그리고 자기 콜라는. Гёнгэ хэлэхдээ би байнга зааварлаж зардаггүй. Манай нөхөр заримдаа надад муухай зан гаргадаг болохоор тиймэрхүү маягаар өшөөгөө авдаг гэж ярьдаг. Ганжэ арай гэж хоолоо идэж тогоо шангаа татаж аваад угаах гэтэл халбах савхаа тусдан тавь. Тэгэхгүй бол тос олчин. Наадхаа 2 гараараа хий. Хэрэгэлсэн юмар арчаад байгаа юм биш үү гэх мэтээр өгүүлдэг. Ганжэ бүх юмаа хийж дуусаа суутал Гёнгэ өнөөдөр хүнс хэд болсныг мэдхүү. Ингэж ажилласан мөнгөө хоолнд үрж хийсхийг хармааргүй байна. Хүнснийхээ зардлыг багасгах хэрэгтэй гэдэг. Эхнэрийн дараагийн асуудал санхүүгийн асуудлаас олж хоол хүнсээ хяндаг. Ганжэ хэлэхдээ ажиллаад ядарсан ч ихтэй маргааш нь дахиад ажиллаж чадахгүй. Тэр хэмжээгээр идэж амин дэмээ авах хэрэгтэй. Яаж хоолоо асаад ажил хийх юм бэ? Шин тижэл дутагдах юм бол ажиллаа хийж чадахгүй унаа штэ гэхэд Гёнгэ хүн тийм амархан ундаггүй маа. Идэх юмныхаа зардлыг хасахгүй бол хоол үргэлтийн ажиллааг хийх хэрэгтэй эцтэй гэхэд Ганжэ хэрвээ би өдрийн ажил хийдэггүй зөвхөн хоол үргэлтийн ажил хийвэл шөнийн 12-1 цаг хүртэл хийж чаднаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд миний бие ядраад 10 цагаас хойш хийж чадахгүй байна гэдэг. Эхнэрийн дараагийн асуудал бол нөхрөө 2 ажил зэрэг хийхийг шаарддаг. Ганжэ Гёнгэд өөрөө ажил хийхгүй байгаа мөртлөө намайг 2 ажил зэрэг хийгээд шахаад ахаар би стресстэй байна. Одоо ямар ч амралтгүй ажиллаж байхад юун тийм гомдолтой байгаа юм бэ? Энэ сард ганц ч амрахгүй ажилласан гэд уурлаж 0 руугаа ордог. Тэрээр хэлэхдээ хэцүү ч гэсэн хийх хэрэгтэй. Тэгжээж амжиргааныхаа зардлыг заалгуулна. Одоогоор бит хоёрын нэг нь ажил хийж амьдралаа авч явах хэрэгтэй байгаа болохоор эрүүл саруул байгаагаараа би ажилласан нь илүү дээр гэж бодож байна гэж ярьдаг. Тэрээр салах бодлохгүй байгаа бөгөөд эхнэртэйгээ л амьдарч ивэл өөр зүйл хэрэггүй гэдэг. Тэгвэл нөхөр яагаад эхнэрийнхээ хэлсэн үгнээс гарахгүй амьдардаг талаар эхнэрийн талын бичлэг дээр гарна. Ганжэ ажилласаа тараад өнөөдөр хаан мах, галууны мах,
Талах сүү идмээрэн гэхэд Гёнэ тэгэх юм бол төсвөөс илүү гарнаа. 30-аас 40 мянган орон тааруулаад хямдарсан юмнууд авч болно гэхэд Ганжээ сүүлийн үед хүмүүс нэг өдрийн үнсэндээ 200-аас 300 мянгаыг хэрглэж байна гэдэг. Нэг өдрийн хүнсээ авахдаа 200-аас 300 мянган вон хэргэлдэг. Хоёулахнаа амьдардаг мөртлөө хүнсэнд цаардаа 3 сая вон үрж байгаа. Нөхрийн эхний асуудал сард хүнсэнд хит их мөнгө зарцуулдаг. Их идэх үедээ 11-ээс 12 аяга будаа иддэг. Ахлах сургуульд байхдаа 10 ширхэг гомь идчихсэн. Одоо гомь чанаж идэхдээ дор хаяж 3-ыг иддэм байх. Цэрэг тахтаа ларч хэмжээтэй пицца 8 айрцгийг идчихсэн гэж ярьдаг. Ажлаа тараад хамт хүнсээ цуглуулахаар март орж Гёнэ яг хэрэгтэй байгаа юмнуудаа авъя шүү гэж хэлээд дуусаагүй хахад мах, снэк гэд зөндөө юм авч гэртээ ирж хоолоо игээд кимчи бүгэн бав 5 үнийхээр, галууны утсан мах 3 үнийхээр, кимчи жигээ 3 үнийхээр идэж дуусаад араас нь cereal, мандарин 4 ширхэг, банан 3 ширхгийг идсэн. Нөхрийн дараагийн асуудал байнга хосын харилцаатай байхыг хүсдэг. Тэрнээс болоод эхнэрт нь үнэхээр хэцүү байдаг болохоор нөхрөөсөө тусдаа унтаж, заримдаа зүгээр надтай унтахын тулд хамт амьдарч байгаа болов уу гэж бодохгүйч байдаг гин. Нөхрийн жинхэнэ асуудал нь эхнэрээ хуурсан. Хамгийн анх өөр тийшээ 6 сар явах хооронд нь хуурсан бол дараа нь гэртээ байхгүйд нь тэрний дараа дахиад томилолтоор явсны дараа 3 удаа хуурсан. Нэг өдөр Гёнэ нөхрийгөө унтжаах хооронд утсыг нь шалгатал дуу ураасан бичлэг байжээ. Сонсоод үзтэл эмэгтэй хүний хоолой гарсан. Ганжээ нэг эмэгтэйтэй уулзахаас эхлээд унтах хүртлээр дууг нь хураасан байв. Чатаар танилцсан эмэгтэй болохоор дараа нь ямар нэгэн асуудал гарах вэ гэсэндээ дууг нь хураажээ. 신고 당할까봐 이제 서로 동의를 한 거에 증거물로 내밀라고. Нөхрийн дараагийн асуудал томилолтоор явсан уур нь байн гараар нь тавьдаг. Хөтлөгч яагаад эхнээс нь дуусах хүртэл дууг нь хураасан талаар асуухад юу ч болоогүй юм шиг инээгээд дараа нь асуудал гарах вэ гэж бодоод тэгсэн. Эхнэрээ хуурснаа буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гинэ гэдэг. Гёнэ ийм зүйл болсны дараа Ганжээгаас би чиний араар тавиул чамд ямар санагдах юм шиг байна гэж асуухад тэгвэл чи ч гэсэн өөр залуутай уулзчаад ир гэж хэлсэн. Хөтлөгч энийг сонсоод одоо болтол насан залуу байгаа болохоор төлөвшөөгүй юм шиг харагдаж байна гэхэд Ганжэ тийм ээ гэж өөртөө итгэлтэй хариулдаг. 더 철이 없는 것 같아. 맞아요. 네? Тэрээр нэвтрүүлгийн өмнөх ярилцлагын үеэр энэ талаар эхнэр маань хажууд байжгаад гинэт байхгүй болчоор эрэгтэй хүний талаас эрх чөлөөтэй болсон юм шиг санагддаг гэж ярьсан. Тэр эмэгтэйтэй яаж танилцсан талаар нь асуухад тоглоом тоглож байгаа танилцаж дараа нь уулзахаар болж 1-2 удаа уулзаад салсан гэдэг. Эхнэртэй ч бас ганц 2 л удаа уулзсан гэж ярихад Гёнэ ганц 2 удаа уулзчаад миний гэрт авчирсан юм уу? Чи тэр эмэгтэйгийнхаа гэрт очиод хувцсыг нь хүртэл угааж өгсөн гээзтэй. Яаж ганц 2 өдрийн дотор тийм юм болох юм бэ гэж уурладаг. 사이에 내 집에 데리고 와서 따지고 잤어? 집으로 데리고 왔어요? 나랑 와서 자도 그런 거예요? 침대에서? 그러니까 하루 이틀이라고. 너 걔네 집 가가지고 너 빨래 해주고 이랬다며. Ердөө хажуу талын байранд Гёнэгийн ээж нь амьдард юм байна. Баригдах магадлал өндөр. Хөтлөгч Ганжээгаас яагаад өөрийнхөө гэрлөө авчирч байгаа юм бэ? Хурим хүртэл хийсэн юм байж гэхэд харин тийм ээ. Яагаад тэгсэн бол сайн мэдэхгүй байх гэж хариулдаг. Энд чинь харин бүр цайзан гаруугүй юу? Бас эхнэр нь гэртээ ирээд өөрийнхөө өмсдөг углаашийг хайгаад болохгүй нөхрөөсөө асуухад мэдгүй гэдээсэн ч дараа нь нөгөө эмэгтэйгийнх нь хөл өвдөөдсэн болохоор хүсэн гэж үннээ хэлжээ. Ингээд Гёнэ өөрийнхөө углаашийг авахаар тэр эмэгтэйгийн гэр хүртэл очиод уулзтал эхнэртэй гэдгийг нь мэдчихсэн. Салгаж байгаа гэж хэлсэн гэдэг. Гёнэ нөхрөөсөө эхнэртэй гэдгийг чинь мэдсэн мөртлөө чамтай явсан. Тэр эмэгтэйгийн буруу юу чиний буруу юу гэхэд Ганжэ эхнэртэй гэдгийг нь мэдсээрэж надтай уулзсан тэр эмэгтэйгийн л буруу штэ гэж хариулсан. Энэ талаар ярихаар Ганжэ болоод өнгөрсөн юм ярьлаа. Ингээд байгаа болохоор зүрхч нь өвдөж байгаа гэхэд Гёнэ тэгвэл миний 20 жил найзалсан найзад яагаад тэр эмэгтэйгээ манай найз охин гэж танилцуулсан юм бэ гэдэг. Явалцдаг эмэгтэйгээ эхнэрийнхээ найзад миний найз охин гэж танилцуулсан. Доромжилчих юм байна л да. Ганжэ тухайн үед яагаад тийм зүйл хийснээ мэдэхгүй байгаа. Арх угаад тэгсэн байх гэдэг. Чи намайг 6 сар томилтоор явах хооронд хэдэн эмэгтэйтэй уулзсан гэхэд Ганжэ 1 гэж хариулдаг. Гёнэ чи баригдсныхаа дараа надад 2-3 гэж хэлсэн биз дээ. Тэгвэл тэр буудалд байсан эмэгтэй чинь хин юм бэ? Хажуу оролт амьдардаг эмэгтэйтэй бас хуурсан биз дээ. Тэр эмэгтэй чинь ганцаараа амьдардаг. Чи бас гэртээ ганцаараа байсан болохоор хаа байсан тэр хол буудал руу та хоёр явах уу гэж уурладаг. Нөхрийн дараагийн асуудал байнга буудал ордог. Тэгээд энэ талаар нь ярихаар би санахгүй байна гэдэг юм байна. Хөтлөгч үнэхээр санахгүй байгаа мó гэж асуухад би өнгөрснөө мартаад уртхаа харж амьдардаг болохоор сандгүй гэж хариулсан. Бас эмэгтэйчүүдтэй караокед орсон. Амьдралдаа орж үзээгүй болохоор ирчүүдээрээ явсан бөгөөд эхнэрийн талаас хууралт гэж харж болох ч гэсэн миний хувьд хууралт биш гэдэг.
Энэ асуудлаас нь олж хуучин амьдардаг газраасаа нүүж энэ талаар санахгүй тулд гэртээ байсан юмнуудыг үсний сенс, альчуур, углааш гэд бүгдийг нь гаргаж хайсан. Тэгээд гэрт нь ор шүүгээ гэд тавилга гэхэр юм байхгүй. Эцэст нь Ганжаа их нэртэй би ч хамгүй бол амьдарч чадахгүй гэсэн болохоор Гёнгээ нөхрөө уучлж аль болох ойлгож хамт амьдрахаар болсон. Ингээд нөхрөө өөр эмэгтэйтэй явуулснаас 3 сарын дараа хурмаа хийжээ. Сонирм агаад гэрлээгүйсэн бол салчихгүй байсан юм бол нөхрийн дараагийн асуудал их нэртэйгээ яг ээжтэйгээ харьцаж байгаа юм шиг харцдаг. Тим юм хаанаа энийг яаж хийх үү, тэгэх үү, ингэх үү гэж байн асуухаас гадна Гёнгээ нөхрөө өдрөө болгон ажилд нь хүргэж өгч авдаг. Уг нь зүгээр автобус метрогоор ирүүл мөнгө хэмнэх боломжтой ч ядраад хэцүү байдаг гин. Тэгэд ямар нэгэн юм мартсан байх юм бол буцаж гэрлүүгөө очиод авчирч өгд юм байна. Оройдоо хоол үргэлтийн ажил хийдэг гэдээсэн чинь эхнэр нь машинаа бариад хамт явдаг. Мөн Ганжаа гинэт ачааны машин худалдаж аваад эхнэртээ бичиг баримтаа өгч хэдэн 10 сая үнэтэй машин авах гэрээ хийсэн гэж хэлсэн ч 27 сая вон лувирдуулжээ. Тэгээд тэр луврын машинтайгаа явж байгаа 7 хоногийн дотор 5 осол гаргаж даатгалгүй болохоор бүх төлбөрийг эхнэр болон ээж нь гаргасан. Жолооны үнэмлэхгүй гарын авлага авч тэрнийхээ завраар машинаа жолоодсон. Тухайн үед яаралтай мөнгө олох хэрэгтэйсэн учраас ийм зүйл хийжээ. Ямар нэгэн асуудал гарахаар араас нь Гёнгээ зэгцэлж явд юм байна. Ганжаа эхнэрээ яагаад хэцүү байна гэдгийг ойлгодгүй бөгөөд уурлаад хэрүүл өдөөд ахаар нь писи орж тоглодог. Сардаа 200-аас 300 мянган вон писийн дүрхээс гадна өдөрт нэг хайрцаг тамхи татаж хаяа архиудаг. Нөхрийн дахиад нэг асуудал нь найз нөхөд бусад хүмүүсийн хажууд эхнэрээ үл тоодог. Эхнэрийн салтгүй шалтгаан нь би л биш бол өөр хинч ийм хүний хажууд байхгүй гэж боддог бөгөөд Ганжаад олигтой найз ч байхгүй байвал 1-2 л байгааг нь. Гёнгээ ахлах сургуулийн 1-р ангиас эхлээд ааваасаа олж тустай амьдарч 17 настайдаа хүүхэд төрүүлсэн. Төрсний дараах сэтгэл готрол ихтэй байсан болохоор найз залуу нь ансаанд байруулж өгөөд 1 сар найзуудтайгаа гоё байжгаад эргэж хэлээд байхгүй оронд нь хүүхдийг нь гадаад дүргүүлжээ. Инээс болоод маш их шарахтай явдаг. Гадаадад өргөөснийхэн дараа хүүхдээ хайсан ч олж чадаагүй. Солонгосын бүх хүүхэд халамжийн төв рүү залгаж үтсэн. Гэтэл 10 жилийн дараа нэг хүүхэд халамжийн газраас залгаад хүүхдийнхээ төрсөн аав ээжийг хармаар байна гэсэн дуудлага ирсэн. Хүүхэд Америкт амьдардаг болохоор ганц ч удаа уулзаагүй. Энэ талаар нөхөртөө ярихаар огт тоодгүй болохоор ингэн байран хамт амьдрах шаардлагагүй гэж бодож байгаа юм байна. Хөтлөгч бүх бичлэгийг үзээд Гёнгээд нөхөр чинь таныг хаашаач явж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа учраас ийм үйлдэлүүд хийж байгаа. Орхиод явж чадна гэдгээ харуулахгүй бол энэ хүн хизээч засрахгүй гэж хэлээд зөвлөгөөний цаг боллоо. Энэ удаад илжүүн гэх өөр сэтгэл зүйч зөвлөгөөхөр иржээ. Тэрээр Ганжаатай уулзаад таны бичлэгийг үзэхэд эхнэрээ уурчаад огт гимшгүй байгаа юм шиг харагцсан. Энэ бол тийм ч хөнгөн асуудал биш. Эхнэрээ уурчаад эхнэрийнхээ мэдрэмжийг ойлгох чадваргүй байгаа чинь асуудал гэхэд Ганжаа би өнгөрсөн зүйлүүдийг бодохоор стресстэй болохоор аль болох дарж буушлах гэж оролддог гэхэд сэтгэл зүйч та стресст хэрэгтэй гэдэг. Ганжаа багасаа л ямар нэгэн хэцүү зүйл тохиолдвол зүгээр өнгөрөөд гарах юм уу мартахыг хүсдэг байсан. Бага сургуулийн 3 дугаар ангид байхад нь ээж нь шүн гэрээсээ цухтжээ. Мөрөөдөө тоглоомонд донтож аавд нь өрөө үлдээгээд цухтсан болохоор аав нь барахаар араас нь хөөж тэр үед Ганжаач бас ээжийнхээ араас гүйсэн ч хөрүүгээ эргэж харалгүй цухтаад алгуулжээ. Ингээд өдрөө болгон арх уудаг ааваас болоод 18 нас үрээд тусдаа амьдарч аавынхаа гэрлөө буцаж очоогүй. Гэтэл аав нь Ганжааг цэрэгт явсны дараа нас орж удалгүй их нэртэйгээ танилцсан. Одоо эхнэрээс нь өөр гэр бүл байхгүй. Энийг сонссон сэтгэл зүйч цаашдаа эхнэр чинь байхгүй бол ямар байх вэ гэхэд манай эхнэр ээж шиг байдаг болохоор эхнэр маань байхгүй бол амьдрах хэцүү байна хаа. Тэр миний хажууд хизээж байгаагүй ээж шиг минь байдаг гэж ярьдаг. Сэтгэл зүйч үнэхээр чухал хүн юм байна. Тэгвэл эхнэр чинь таны бодлоор ямар хүн бэ гэхэд миний амьдралыг удирддаг, хамтрагч, магадгүй эхнэрийн талаас хүүхэдтэй ээж шиг санагддаг байх гэхэд сэтгэл зүйч та сая эхнэрийнхээ талаар ярихдаа ямар царайны уурал гаргаснаа мэдгүй. Инээж гэрэлтэж гин. Та бага байхдаа гэр бүлийн хайраар дутаж өссөн. Уг нь сайнаар шийдэгдэх ёстой байсан ч тэгээгүй болохоор одоо хүртэл та асран хамгаалагч хайгаад байна. Харин одоогийн нөхцөл байдалд эхнэр чинь асран хамгаалагч чинь болсон. Эхнэр чинь таны ээж биш гэхэд Ганжаа энийг өөрчилж чадахгүй байгаа. Магадгүй одоо болтол хүүхэд хിവэрэ байгаа ах гэхэд сэтгэл зүйч 27 настай мөртлөө би хүүхэд шиг байна гэж ярих чинь шалтгаан. Одоо энэ шалтгаан болж хүүхдээс насанд хүрсэн хүн болох хэрэгтэй гэж хэлээд зөвлөгөөний цаг дуустдаг. Тэгвэл цаашдаа Ганжаа эхнэрийнхээ дотор болоод байгаа зүйлсийг ойлгож хуурхаа болж ярилцдаг нэгэн болж чадах болов. Эсвэл энэ хിവэрэ үлдэх болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Бичлэг маань энэ үрээд дуслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.